Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилгаан сургууль нь олон улсын чанарын удирдлагын хамгийн сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлж, засгийн газар хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр нийгмийн салбарт инновацийг нэвтрүүлэгч жишг сургууль болох зорилт тавин ажилд оржээ. Энэ хүрээнд өнөөдөр боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 2015 стандартыг нэвтрүүлж эхлэж байгаагаа зарлалаа. Энэ арга хэмжээнд хөдөлмөрийн сайд баяр сайхан оролцлоо. За энэ асар их ач холбогдолтой зүйл байгаа. Эрүүл мэндийн салбар энэ ангаа ухааны шинжилгээ ухааны салбарт харах юм бол сая захирал багш маань Батбаатар захирал маань тодорхой зүйл хэллээ. Ангаа ухааны шинжилгээ ухааны сургуулийг дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болгоно гэж. Тэгэхээр дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болгохын тулд энэ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. За хамгийн гол нь тус сургуульд энэ стандартыг нэвтрүүлснээр багш эрдэмтэн багш нарын мэрэгжлийн ур чадвар дээшлэх, за суралцаа төгсөж байгаа суралцагчдын төгсөгчдийн мэрэгжлийн ур чадвар бас дээшлэн гэж бид харж байгаа. Эцсийн үр дүнгийн Монголын ард түмнэ. Энэ чанарын удирдлагын тогтолцоог бид амжилттай хэрэгжүүлснээр энэ сургуулиас төгсөн гарч байгаа мэрэгчлэлтэй цовлогч, их баригч, лабораторийн техникч болон бусад энэ 13 мэрэгчлэтнүүдийн нийгэм төлөөлөн зөвшөөрөгдөх тэдний ур чадвар ээжт сайжирнаа. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийн шинжилэлүүдийг энэ сургууль дээр явж байгаа аливаа тушаал шийдвэр бүх зүйлд багш нар болон багш нар төдөөгөө энэ суралцагчдын оюутнуудын оролцоо санаачлагыг шууд тусгаж явна гэсэн. Энд үйл сургууль дээр үйл явагдаж байгаа бүх үйл ажиллагаа үнэлгээ тогтмол явагдаж бидний явуулж байгаа бидний гаргасан шийдвэр зөв байна уу, үр дүнтэй байна уу? Гол нь үр дүнгийг бид хэмжигдэхгүйж байлгах гэдэг юм л. 2015 оны байдлаар ISO 9001 олон улсын стандартыг Монгол улсын хэмжээнд 80 гаруй байгууллага хэрэгжүүлж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарт клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг хэрэгжүүлсэн бол боловсролын салбарт сувилгаан сургууль анх удаага нэвтрүүлэхээр болж байна.